Хөтөлбөрийн энэ хэсэгтээ иргэн амар баярыг онцолж байна. За тэрээр анх төрөхдөө булчингийн сулралтай онцлогджээ. Эрүүл мэндийн шалтгаанаар сургуульд суралцах боломжгүй байсан эдий ч ээж нь гэрээрээ үсэг бичиг заасан байна. Тэрээр програм хангамжаар суралцах зорилгоо тээж 1 жилийн мэргэшүүлэх академид суралцсан амжилттай төгсжээ. Одоо тэрээр 2 газар ажлын ярилцлага өгсөн бөгөөд хоёулаа хамтран ажиллах боломжтой гэх хариу өгсөн байна. Амгалан баярын булчингийн сулалаас үүдэн хуруунаас нь өөр бусад эрхтэн хөдөлдөггүй. Гэхдээ бие даан англи хэл сурч кино сайтд орчуулагч хийж байгаа юм а. Ингэснээр тогтмол орлоготой болох гараагаан эхлүүлжээ. Тэгээ сургууль сурах гэсэн шийдвэрийг бол гэр бүлэрээ өөрсдөө л гаргасан л да. Би өөрсдөө тэгээ өөрийгөө хөгжүүлээ. Ингээ сайжраа дэвшээ. Мэргэжилтэй болъё гэл ингийн л хүний адилаар те. Мэргэжилтэй болоод ажиллаад гэр бүлтэй тусгаалъя гэсэн зорилготойгоор сургууль сурч эхэлсэн. Гол баримтлагдаг зарчим маань гэх юм бол ер нь тэгэл гэр бүлтэйгээ гоё ойр дотн сайхан бай. Тэгээд өөрийгөө хөгжүүлээ. Дандаа ингээ нэг юм байгаад байхгүй. Өөрөө хэдийн ингээ боломжгүй зүйл бэрхшээлтэй талууд байдаг ч гэсэн бэрхшээлгүй боломжтой зүйлүүдэд харж өөрийгөө сайжруулъя л гэж боддог. Мөн давхар програм хангамжийг судалж код бичиж сурсан байна. Энэхүү мэргэжилтэй болох зорилгыг 1 жилийн програм хангамжийн сургалтанд хамрагдаж мэргэжилтэй болжээ. Тэрээр өнөөдөр 2 байгууллагт ажлын ярилцлага өгсөн бөгөөд хоёулаа хамтран ажиллах боломжтой хэмээх хариу өгсөн нь урагшлах урам зориг өгснийг онцоллоо. Тэр өнтертэй хүний налуу зам маш дутуу байдаг. Нэмээд яг гадуур явхад те зуны цагаар гадуур явж болно шүү дээ. Тэр үед одоо ингээд зам гарах ч юм уу тийм тэр налуу зам стандарт ерөөсөө байдгүй хэсэг зөндөө байдаг учраас тэр жоохон хэцүү байдаг. Тэгээд бас жоохон үйлчлэмжлэлтэй хүмүүстэй зориулж бас тийм тусгай хөтөлбөрүүд жоохон бага юм шиг санагддаг. Жишээ нь би солоос тавхад ингээд тэр өнцөртэй хүний үйлчлэгээгээд таксины компани байдаг гэсэн байхгүй. Ингээд дуудаа төссөн үед ирж аваад ингээд хөрөөж өгдөг тийм ажлууд байдаг байсан. Монгол болохоор тийм зүйл нь хараахан тутмаг байгаад байдаг. За түүн тулгамддаг хамгийн том асуудал нь хотын дэд бүтц юм. За тэрэгэнцэртэй иргэдийн стандартын зам байхгүй улмаас ганцаараа явах боломж байдаггүй. Мөн үйлчлэгээний байгууллагуудаар үйлчлүүлэхэд ариун цэврийн өөр урсдаг шат зэрэг нь шаардлага хангагдаггүй гэж байна. Хамгийн ойрын зорилго гэх юм бол мэдээж гоё компанид ажилд ороод өөрийгөө өсөн дэвчих боломжтой газар ажилд ороод өөрийгөө илүү их хөгжүүлгээд мэргэжлэрээ илүү гүнзгийрээд тэгж ажиллах зорилготой байгаа. Төсөөлөөгөө мөрөөдөл нь юу гэх юм бол гадаад компанид ажиллах хүсэлтэй. Тэгээд ээж аав тааж мэдээж карьер өсөж байгаа юм чинь ээж аав дүүгийнхаа одоо ачааг нь хөнгөвчлөх тийм зорилго мөрөөдөлтэй.